Яа ямар ядарч байна. Өглөөний мэнд өнөөдөр хэд өдөр гэлээ. Өнөөдөр 5 гарах юм байна. Яа. Би сая явсанд харцсан. Нүрэ хавцсан. Тэг өглөөний 8 болж байна. Тэгээд ажил руу явцгаа. Тэгээд би будах шуурх хамыг ажил дээр тавьсан байгаа. Тэгээд ажил дээр очиод будчихна. Би нэр үсээ 7 хоногт 2 юм 3 удаа л угаадаг. Гэтэ баг 2 болохыг бодож байгаа. Тэгээд яг үсээ боочод дандаа бие гоочдаг хгүй. Өнөөдөр үсээ угаах өдөр мөн яриад үсээ угаалаа. Тэгээд үсээ жоо хатгаар нь одоо гадаагаар төлдөж үед хатгаар нь ийм хоёр мис таваад тэгээд энэс аваач тийм үү. Элепсийн үсгийн тас байгаа. Тэгээд миний үс ойроо яг хураашаад байгаа хгүй. Тэгтээ аргагүй дугаас байнга гээлдэд байгаа болохоор би үсээ байнга гээлдэд. Тэгээд үссэн юм гоочдаг. Эндээс ингээд ийм шиг гаргаж ирээд тэгээд ингээд чимхэд гарын дээр авч байгаа түрхтэй заяа. Миний хоолой жоо өвдцээ болохоор сөөчлөө. Эсвэл ийм том бас. Тэгээд энэ элипси болохоор ийм 8 ширхэгтэй эсвэл бүр ийм томор авч болт юм билээ. Тэгээд үснэ модтай уудаг витамин шиг. Тэгээд чимхэд үсний түрхдэг за. Үсээ яг жоохон нэг хатаад ирэхээр түрхдэг. За өнөөдрийн хувцалтай хувьд гэвэл ийм цагаан хослол байгаа. Тэгээд өмддөг пижактаа. Тэгээд би энийг сунгаа найзаасаа хөдөлж авсан юм. Манай зуг нь анх өөртөө авч ирсэн аахгүй. Тэгээд нэг ч өмсөөгүй. Тэгээд надад зарсан байгаа. Тэгээд зүгэндээ өнөөдөр бэлдсэн өнөөдөр болохоор юм авчаар зүүн гэж бодсон. Тэгээд эмгээ авчи. За. Сараас авчт юм уу? Нэрээ юм мос буюу 7 хөвд бас идэж эхэлж байгаа. Тэгээд өдөрт 2 юм уу? 2-3 удаа идэх хэрэгтэй юм лээ. Тэгээд шинэ хаалбагаар шинэ гинэ зэрэг хаалбаар идэх хэрэгтэй байдаг. Тэгээд хадаад цай, арьсан цай, хумсан цай ер нь гоо сайхны туслах. Энэ айгу яг би энэ бэртийг нас авахгүй тэгээд айгу дажиг амттай юм билээ. Би найзаасаа нөгөө нэг ногооны амар итгэл хэцүү сонсож тэгээд би яагаад навсан энэ айгу гоо амттай чанмар шиг амттай бүр яг чанмар шиг бол биш сая. Ямар ч айгу дажиг амттай. Миний зүгэнд бүр юу байгаад байгаа юм бэ? Би бүр амьдралаа ингэж их аваа явцсан. Миний бишрэл металлын хөөрхөн баавга. За ингээд толгооноос хөл хүртэл цав цагаан. Би нэрээ нөгөө нэг өмнө жил авч исэн амар хөөрхөн бандтай биелийг хайцсан. Эхлээд нэг нь алга болгоод зүүн гартлын алга болгоод дараа нь баруун гартлын алга болгоод тэгээ би блескай урд байдаг автобусны буудлаас гадаа зардаг өнөөс ивэл 15 дахь дин амар дуулах юм хэлээ за. Амар зузаа. Өмсгөд жоохон хэцүү зузаан болохоор бүр ингэж чихчиж өмсдөг. Би өгөн машинаа нөгөө нэг алсаас хасаагч тавигээ бодсон аахгүй юу. Тэгж амар олон хүмүүс яах юм бэ аккумулятор ч суучд юм бэлээ, энчин гिचд юм бэлээ. Тэгээ нөгөө нэг алсаас хасаацсан байх үед угныг хаалгыг онгойлгоч ундарчдаг аахгүй юу. Тэгсэн чинь хүмүүс нь штэ амар муухай. Хулгайч нар яадаг вэ гэхээр асаас хасаацсан машиныг цонхыг хагалж байгаад ороод унаа авчдаг гэж юм. За сэлбэгэнд явуулах гад. Тэгээ би тэрнээс жоохон хайгаад яагаад вэ гэхлээр би өмнө нь дугууныхаа калпакыг алдчихсан. Яг нөгөө нэг юм дугуйн дунднуудыг төмөр өдөн штэ. Тэрийг алдчихсан. Тэгээ тэр үн хямдхан байдаг байхгүй. Тэгээ би аль тэр нэг архичны л архи болсон байх гэж бодож байгаа. Тэр чинь ингээд тэр чинь тийм шинж байгаагүй штэ. Үсрээл ингээд нэг ширхэг 5,000 гар 4 ширхэг гэж бодоход нэг 20 л зарагдсан байгаа байхгүй. Тэрийг одоо хулгайлж яах гэсэн. Тэгээ би өвлийн юм шилний хувцалгаа алдчихсан. Өөрөө алдчихлаа. Дахиад тийм шил арчигч хүртэл алдчихсан. За тэр бүр үнэхээр миний шил арчигч тийм ч сайн шил арчигч байгаагүй. Машинтайгаа хамт ирсэн бас нэг юм яах вэ л шил арчигч байсан. За тэгээд тэрийг хүртэл тулгаалцсан миний бүр амар инээд өрөөд. Гэрээсээ яаж хоцож гарсан. Би бол ажилдаа цагтаа ирсэн. Тэгээд ойр нөгөө хүүхдэд амарсан байгаа болохоор зам дээр бүр ямар ч төвжрэл байхгүй заяа. Би ажилласаа 3.5 км-ийн зэд амьдардаг байхгүй. Тэгээд нэг ямар ч төвжрэлгүй байл 7 минут. За нэг жоохон гэрэл тохион дээр хүлээгээд жоохон удаа талтраатай энэ төр бол 15 минутанд ер нь ирдэг. Тэгээд бүр амар төвжрэл цаг 30 минут. Би саяас усаалаа. Тэгээд эмний цагаан орж манай энд Монгол импекс гэдэг байхгүй. Тэгээд эмний цагаан орж юм туслага авлаа. Туслагын үн ямар амар нэмэгдэжээ вэ те. Уу яг отрийн л хамгийн үнэтэй гэдэг үсэн энэ 20к гэж. Тэгээд өчтөр хайчтасаа очиж бүр ингээд нүд бүр амар сахнаад за бүр ингээд яг хавар миний хашлаг хөдөлдөг байхгүй юу. Тэгээд нүд сахнаад
Хамар бөглөрөөд амар хэцүү байлаа. Тэгээд хамгийн салгаад тэр усмаас авсан. Тэгээд өглөө бүр кардио хийдэг. Яагаад гэхээр манай компани лифтгүй. Яг манай офис лифтгүй тиймээс ноён клубын лифттэй байхгүй. Тэгээд мац чи. Йоо. Вау. Хинчээ. Яг өдрөө алга цагаан байгаа л да. Тэгээд миний өглөө хот маань хүртэл цагаан. Көсөө өглөө маань цагаан. Офс дээр өмс хутлаа. Офс дээр юм өмсөж байгаа. Айгаа амшууд уулцдаг болохоор тэгээ хөрхөн ингийн хинч ирэг байна уу? Ахтай ажлын цаг эхлэхгүй байлтай уусаа. Окей. Надаа энэ жил яагаад ч хүмүүсийн санхүүгийн байдал хүмүүс ингэж юм хустаар санхүүгийн байдлыг хүнд хэцүү ам санагдаад байгаа шүү дээ. Ингээд дэлгүүр орохоор хинч байхгүй. Салон орохоор хинч байхгүй. Ер нь хүмүүс худалдаа авалт хийхгүй байгаа. Дизайнер. Цэг ах манагаа өглөөний мэнд цэг ах. Сайхан амарсан та. Сайхан амарсан. Манай офис ер нь хамгийн ахмад хүмүүсийн нэг байгаа. Тэгсэн үсний хатасыг ингээд дүрхчихлээ. Тэгээ энийг болохоор Ellipse Mongolia алуу team сайтаар авах боломжтой. Тэгээ дэлгүүрүүд нас идэм байх. Тэгээ гоё бат. Одоо болохоор нөгөө юугаа түрхэн хаана. Тэгээд нарны хамгаалттай, тэгээд витаминтай, тэгээд аюу гоё үнэртэй. Цэцлэг байгаа. За би өглөө Fiona шиг ирсэн ч гэсэн одоо бол Fiona-гийн нөгөө өдрийн цагт ирдэг хүн шиг болцсон байна. Ажигч манай түзэ хаач. Та бүгдийн сайн мэдэх ажлын ах нэр манай ажлын ахыг ингэчин гэдэг. Тэгээ манай бид нар дөрүл авахгүй. Тэгээд ингэж авч хоёр энэ болонд суудаг. Тэгээд манай дизайнер болон манай гэрлэгч хоёр маань энд болонд суудаг. Би нэрээ Фэми салон дээр очиж сармас хэлье гэж бодож байгаа. Тэгээд бүр салах өөрөө сармас нахаас салах өөрөө зүгээр сармас хэлэгчтэй мөн гэж бодож байгаа. Гэхдээ яах вэ? Бодоол он гарч чаад хэлэх тийм өнөр өвчтөр хумсаа авалцсан гоё байна. Би тэгээд сүүлийн 2 жил тасралтгүй урт хумстай салахаар одоо юм хумсгүй тэгээ урхан хумстай хаяр гоё юм гараа хатгах савир гоё. Би нэр Таиландаас авчирсан дээгүүрээ одоо амар хэрглэж байгаа. Яагаад гэвэл хаяа нөгөө юм банк ярнаас сакс үцхээр эйр кондишн байхгүй амар халуун байдаг. За ялангуяа ингээд айгүй олон хүнтэй айгүй олон тамирчинтай тэг бүдрэг гүйж авах тохиолдолд өмнө халуун байдаг учраас юм дээгүүр авсан. Би надад айгүй гоё байгаа. Тэгээ нөгөө цахилгаан сизон бас байдаг шүү. Тэгэхээр хэцүү юм маань байнга цэнэглэн. Би одоо ингээд чихвчээ цэнэглэж юм заяа. Тэгээ бас дахиад 2 чихвчтэй 2 чихвчээ хоёрыг цэнэглэж чинь уцаа цэнэглэж чинь ноутбукээ цэнэглэж бүх юмаа цэнэглэж чинь тэгээд надад зүгээр юм мануал гэдэг үгтэй гар харгын дээгүүр маань таалагдчихсан. Гоё байна. Тэгээ манай офис айгу халуурчсан. Тэгээ одоо 12:30-аас найзтайгаа уулзч хоолтох хэрэгтэй. Тэгээ манай зөвхөн ойрхон ажилладаг болохоор.
Таашаахчаа. Баруун уу зүүн үү? За. Тэ машин. Тэр үчингээ балган болоолаад ирсэн. Үгүй одоо нэг үү шүү дээ. Sorry эзэн шинийг авч байгаа. Хойлоо уугаал өмсчихье. Уугаал өмсчихье л та ойлаа чи. Гэдэг чи сториг Instagram дээр оруулах болгонд заяа. 2-3 хүн надрын бичдэг за. Энэ охины IG өгөөч. Өгөөчтэй чи даа. Чи өгөө. Өх юм уу? Манайч гэр бүлтэй шүү. Нэр өглөө баавгаа харуулаагүй. Нэр хөргөн маадтэй. So хөргөн. Гэл. Компани халаагатай юм баавгаа илгүүлчихсэн тий. Тийм зөвгөнд өлөгдөв. Эсвэл ийм Pixie-ийн одоо ийм юутай хэлээд албаас нэрхийг нь авах л та тэгтээ тэгжиж. Хадалаа Pixie-ийн ийм зөвгөнд өлөгдөг ийм хүн чихмэлэл амир хөөрхөн. Pixie юу? Тийм. Нэр эдний бас нэгтцэн. Би орж үзээгүй л дотор амар юм хямдарсан гэсэн тийж орж үзнэ. За тэгээд энэний баруун талаар бол машины бензиний очроо. Тэгээд яг одоо сунгаг бүлэж байна. Уг нь бол хоёрын уулзж байгаа газар сунгаагийн офисоос ойрхон. Би иртүрээд ирлээ. Ирчээд би үүний цагтаа ирсэн шүү. Ямар хол халах ч баг нэ. Чи наа хэдэн километр тоослыг мэдчихэв мэдэхгүй. Үнээргүй. Миний тоолсон километр л. Чи нэг тийм уул хадаар явж байгаад ирсэн шиг харагдаад тах юм. Өснөс чи харцаагаад нүүр авч явуулаа. Монголын зам чи уул хаднаас ялах байх. Найз юм натурал хацар өнгөлөгчтэй болсон. Харин амар салхитай нүүр та. За бит хоёрын хоол ирлээ. Хоёр уг нэг хэмжээтэй будаа. Тэгээд юу авъя гэжсэн чинь би хэмжнээс жоо хайгаад болчлоо. Айгаад. Бэтла. Гоё яана. Даваамтай. Гэтэ бибмбап амар том юм байна те. Гэтэ Сунган надаа мөөгөө өнөсөн. Тэгээд хоол хамахыг өгсөн байна. За бараг л хэмжээтэй будаа оруулчихлаа доо. хэдэн хэмжээч. Гоё. Хэмжээ самсууд та. Гоё. Та халана. Тийм бас. Табасна. Найз 17 Pro Max-аар бичлэг хийж байгааг мэдэгдэж байна уу? Өөрийгөө найзаа хамартчихлаа. Начигтай хоёртлаа ингээ хааш тааруулах нь амарсан байна шүү дээ. Хоёртлаа ингээд яг зэрэг тааруулах өнцгөн. Бай сонга. Нэг манай ахиад буюу царай ажуудын кампа басгаар бичсэн тэгээд моолн нээлттэй бичсэн. Тэгээд моолоо норч тэр хараа гэж бодоод тэгээд дараа нь татсан үстэй. Айгуу том моол байна. Том моол татаа ашаа дараач ч юм уу амжилттай дрөөрөл үзьдээ тэгэхгүй бол ер нь ажилтаа болохоор явъя. Дугшт наа. Энд дээр зөндөө дэлгүүр орж ирэх юм шүү гэлээ. Тэгээд бас хоолны газрууд ариграми тэгээд бэкри интерес байлаа та. Ямар тандайсан. Тэгээд нэг юм анзаарч байгаа юм. Тэгээд ер нь ямар ч дэлгүүр орсон заяа. Одоо мооч өнөө дэлгүүр ч өнөө супермаркет ч юм хөнгөө хазаа. Эдийн сэтгэлээ муцаг гэсэн. Одоо өвчтөг зөвхөн хэмжээ авахгаа салаа авах. Салаа энэ ч аваад тэнт аваад тэгээд хэвчээ байгаа хүмүүс замдаа яг сезончтэй үнэхээр шинжтэй үйлч ингээд хүмүүс гадаад хүмүүсээ зөвлөдөө шинжтэй хүмүүс мэсээ асуулт.
Mega Coffee, Burger King, тэгээ Arikanya. Тэгээ энэ тат болохоор нөгөө нэг бэкери орж ирж байгаа юм байна лээ. Nice. За ингээд намын дэлгүүр рүү орж ирлээ. Өнөөдөр маань намын дэлгүүрний давхарт сийн дэлгүүр нэгдсэн. Тэгээ манай төв салбар болохоор нарны зам дагуу байдаг. Та дэрж үзэг болсон үзээрэй. Энэ чимэглүүдийг тэгээд манай багийнхан бас хийсэн. Энэ бэлэг болгоны бас гараар нэг хүрчлээ хийсэн байгаа. Тэгээ манай цэцгийн дэлгүүртээ болсон ном авангаа ингэ цэцэг авах боломжтой. Тэгээ цэцгийн дэлгүүртээ авсанаас аюу гой үнэртэй алцсан. Зүгээр амт цэцэг болохоор. Тэгээ манай дээр сонгочлох зөндөө бэлгүүд байна да. Тэгээ манай намтай бэлгүүд бас худалдаанд гарцсан байгаа. Та хүүхдүүдтэй үнэртэй авах гэж байгаа намтай бэлэг аваад хамгийн гоё юм нь болохоор номнууд нь зад хямдарж байгаагаас гадна дотроос амттантай. Тэгэхээр заавал одоо нэмж амттай их шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тэгээ үний хувьд болохоор 30, 40, 69 маань төгрөг үнэтэй. Тэгээд 2-3 намтай 4-5 төрлийн амттантай. Тэгээ амттангаас айгүй юу цогтөг байгаа. Хай. Манай ажлыг ихч байна. Энэ дэлгүүрийн намын дэлгүүр хамгийн гоё юм нь лифттэй. Та 2 тавлал лифтээр гарч ирсэн юм уу? Хамгийн гоё лифттэй офис лифт болохоор хэцүү юм да. Замаар Encanto орлоо. Encanto. Аха, миний vlog. Хай, манай favorite гэх тунгаагч манай. Нөө тунгаагч хавцаар vlog хийсэн бэл те. Уцаа нэг харуулаач. Яа. Баяма. 17 нөгөө нэг урд таардах камер зэрэг ажилтдаг болохоос гоё юм те. Тэгээ манай ихч ядны модон дээр мөнгө тавьсан байна. Табаасаа Тэгсэн чинь заяа. ямар гоё хийсэн. 50,000 гэж явуулаа. Та табуутчиж. Табаатсан чи 15. Энэ л манай компани хамгийн их хөрхөн охин. Бид түүнийг хөрхөн мөөгөө гэж дууддаг. Хөрхөн мөөгөө сайн сайхан. Гэл. Чиний доор өгсөн шүү дээ. Гэл. Мөөгөө аль хэд хөөхтэй. Чиний доор цаамаа үйлдэл цаам. Дэлгүүртээр ирж авах яам гэлээ. Онлайн яам гэлээ. Адилхан. Адилхан. Одоо тэгвэл онлайнаар гэсэн бас яаж байгаа юм. Жишээ нь 25 авбал бэлгэлтэн 25-ыг нам. 25 авбал бэлгэлтэн 25-ыг нам. Тэгээд дэлгүүр онтой дээрээ. Компо мастер. Савьяс шүү те. Тийш үү? За та бүхэндээ офис ажлаа харуулж жоохон гонхтой учраас офис биш аа. Сэн ажлуудаа харуулж байна. За би яг одоо манай 2 дээр нэг уншуултаа авахгүй. 2 ном аваад 3 номоо бэлгэнд аавна. Тэгээд тэрнийхээ юм улаан постерыг би эндүүдэж байна. Yes, чи зөв сонслоо би эндүүдэж байна. Тэгээ энэ болохоор талбай дээр гүнийг хэлсэн аахгүй. Тэгээд талбайс хэлсэн жоохон мөрчицээ хэлээ. Тэгэхээр эндүүдээ дахиад өлгөч юу гэж бодлоо. Өнөөдөр ажил дээр эндүүтэй. За ингээд орой боллоо. Сайн нэг хүн ирээд тэгээ холбогдоод би танихгүй юм байгаа. Гэхдээ зөвлөд өгч гэсний хандаага зөвлөд ном өглөө. Тэгээд би айгуу гайхсан зүйл нь юу гэхлээр амар гоё ном байна уу гэж асуусан. Тэгээд яг тэр асуултыг асууж хахад дотроо бодоод амар гоё ном гэж яг энэ хүний хувьд ямар ном юм болоо. Тэгээд уран зохиолын ном уу, шинжлэх ухааны ном уу, хүүхдийн ном уу, буддын ном уу. За ингээд ажил тарлаа. Тэгээ өнөөдөр Дизи ателерийн зав ямар холбогдоод үйлдэл бичлэг өгдөг үуч гисэн. Тэгээ би одоо Дизи ателерийн юу руу очино? Урд руу очино. Тэгээ урд руу очиод гоё ганган хатаг өсөдөд бичлэгийг хийх боллоо. Цагт болж байгаа юм л газ явахаас амар төгжрөх байхаа. Ойр үед нөгөө нэг дандаа нөгөө байгууллагын шинжилгүүд чинь 5 6 мөр гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд ер нь амар төгжрэлтэй байгаад тийм.
Оройдоо төвчлөлтөө өглөөдөө л ямар нэгэн төвжүүлээ авахгүй суугч хөдлөд амарцаа болохоор. За зааваагийнхаа урилан дээр ирлээ. Нэг гимэн 6 давхарт өгдөг заа явж байгаа залхуу урчээ. Тэгээд үц тогтоогч авсан, дүүбэл авсан. Тэгээд юб авахаа марчих. Гэтэ зааваад юб баг байгаа хаа. За одоо зам гарцгаая. Заавадын цайны газраас бялуу авлаа. Зааваагийн уриланд би анх ирээд амар айжсэн за. Би анх зааваагийн уриланд найзтайгаа хамт ирж ирсэн аахгүй. Тэгээд бит хоёр хаалгаа болохгүй. Хажуудлынх нь нэг тийм амар булан руу ороод ийшээ ороод бит хоёрыг амьд гарч ирэх болов. Тэр нүрэж л үнэхээр амар харахгүй булан заяа. Тэгээд энэ хаалга гэдэг энэ хаалганд орж ирсэн чинь чи тамийн дэд давхартна. Тэгээд лифтгүй за. Ёо би одоо 2 давхарт явж ижил ядарч эхэлчихэж байгаа юм. Oh my god. I'm so tired. Ой, hi. Нөгөө хөрх ах юм шүү дээ. Oh my god. За яна урсан дээр хөрх ахтай цуглалт юм билээ. Найза. Ирүү сайгинсан юм уу? Вау. За янааг анхны өдрөө ингэж тасч авч байгаагүй. Ямар гоё. Thanks. Үгүй. Надад биш. Баярлалаа. За энэ хэсэгтэр зохиогчийн эрх зөрчсөн дуу тавьсан болохоор би одоо өөрөө дуу оруулж байна. Тэгээ та нарт уг энэ гоё корсетэл харуулж байгаа. Хамгийн гоё юм нь болохоор миний өмнөх одоо юм хатуу корсетүүдтэй харьцуулахад энэ болохоор ийм урам баримл гэх юм одоо баримлаар хийсэн корсет нөгөөдөө одол жоохон хүнд гэхдээ үнэхээр гоё тансаг загвартай өмссөн байхад энэс хатахгүй. Тэгээ цаанаа л нэг тийм ийм гладиаторын хуйг дуулах шиг юу гойлсон ба. Тэгээ юбгаас гайхуулж байгаа. Энэ юбг болохоор ийм хоёр салангат юбг заяа. Тэгээ хамттан өмсөд ийм гоё дэрвгэр бабл юбг болгож байгаа. Ингээд та тайлбарлаж өгч байгаа. За энэ корсетнийхаа бас дэлгэрэнгүй харуулж гин ёо тавилга юм уу да баг. За тэгээд видеого ихэд бэлэм. За дахиад нэг видеого бас үзүүлж байна. Видеог нэ энэ корсетэ бүтэн луг бол янз янз. За цаг яг одоо 11:30 болж байна. Тэгээ би гэрээ хагаадаг үедэрлээ. Амар ядарч байна. Маш өглөө бас л ажилдаа явна. Тэгээд орой мейкап артист жижигч бас гоё юм хий гэсэн. Гоё юм чигтэй бит хоёр мэдлэг л хийх гэж. Яар ядарч байна. За арай да.